Би бол Алтан орд гэдэг киног шүүмжлэхгүй байгаа шүү дээ. Орд гэдэг киног шүүмжлэсэн. Алтан орд гэдэг киног шүүмжлэхгүй шүү дээ. Яг бол тэр киноны эхэн дээр нь шууд битсэн байдаг хгүй. Энэ бол одоо зохиогчийн уран зөгнөл шүү. Энэ дээр хүмүүсийн нэр мэр давхцаж байгаа бол юутай хамаагүй шүү. Одоо бодит түүхтэй хамаагүй шүү гэд. Тэгсэн бол би одоо юу гэж шүүмжлэе одоо тэгээд би ямар кино урлагийн мастер биш те. Гэтэл энэ дээр бол би яг 100% гаргасан гэхдээ хүмүүс тэр үед яг ийм юм болсон юм байна гэж бодсон шүү дээ. Тэгээд тийм болохоор бас энийг шүүмжлэх нь зөв л дээ. Би уурлаагүй шүү. Чернийгад уурласан. Баруун зүг рүү хийсэн аяндаа нэг бол манай түүхэнд бол Хевчагийн дан гэж нэрлэдэг. За заримдаа 13 хан хүүгийн дан гэж дандаа хан хүүд цэрэг авч мордсон дан. Энэ бол Оросын дан биш байсан. Тэгэхдээ Хевчагийн араас явна гэхэлэр нөгөө Хевчагууд чинь Калка голын иргэд дээр Оросуудтай нийлж манайхантай байлдчихад Оросуудыг ялгахчаар за эднэр ч найдваргүй байна гэд тэгээд уугуурлуу зүгтайгаа явчихж байгаа байхгүй. Тэгэхээр би тэр дугаар дээр тайлбарлахдаа сүбэдэ шууд уугуур орё гэж бодоогүй маа. Замд нь Оросууд гэж нэг айхтар атаатайсан байгаа. Тэд нар Калка голын иргэдээр бид нартэй одоо Хевчагийн талд орж байлдсан. Тийм учраас эхлээд тэрийг буцах хэрэгтэй гэж. Тэгснээ энийг барьж яваад энэ дүүжилчээ яваад гэж байгаа байхгүй чи. Лам хүнийг ягаад дүүжилж байгаа. Тэгээ хоёрдугаар чи тэгээ сүбэдэн албыг хаяад энд энэ нөгөө нэг загламайлсан бурхандаа үйлчлэх гээд ирсэн бидтэй гэд айгуу тийм доромжөнгөөр яриад байгаа. Энэ айгуу өөрийнх нь цэргийн талан загламайлсан бурханд мөрөгдөг цэрэг явж байгаа шүү дээ. Монголчууд ч загламатны шашиж өтдөг хүмүүс зөндөө олон байсан шүү дээ. Хийн дотор хэрээдүүдийн удам явж л байгаа байж таарна. 8 нүүдийн удам явж байгаа байж таарна. Тэгэд энэ нөхөр юунд нь үзэн ядаад байгаа. Тэгэд Чингис хааны их засаг хуулиар бол чи хүний ламд халтаж болохгүй шүү дээ. Яг бол наа чи нутгийн бөг байхгүй. Чи тэгэд нутгийн бөг юу тэгэд барьж яваад дүүжлээд байх юм бол тэр нутгийн лус авдаг чамайг өршөөхгүй гэж бодно шүү дээ. Тэр цагийн монгол хүн бол. Сайн байцгаана уу сонсогчдоо Монголын Geeks Talk podcast ээж дугаар эхэлжээ. Германд үйл төрлөв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За сар болгоны нэг дугаар бол түүхэн киноны шүүмжил байдаг. За энэ удаад Оросын Zloy Gorod гэдэг. Дагалгавар учраас би өстө арайчүүл гэж үз дууслаа. Тэгээд таавалынхан мэржлэх хөх бүтэн дуустал үз дүн шинжилгээ хийсэн баг. Тэгээд энэ чинь үзэгчдийн даалгавар шүү. Үзэгчид энийг тэгээ энэ Zloy шүүмжлэрээ гэж таасан юм байна. Шүүмжлэрээ ч гэж хүсэлт гаргаад энэ нь одоо энэ оны 1 сарын 30-нд дэлгэцэн танх гарсан кино шүү дээ. Тэгэхээр үзэгчид барыг Монгол үзэгчид барыг үзэж амжаагүй. Ер нь үзэж амжаагүй. Тийм болохоор яг киноны үйл явдлыг ерөнхийд нь яриа. Тэгээд энэ кинон энэ дээр гарч яхад нь зарим үйл явдлуудын тайлбарлал явчих. Киноны гол агуулгын талаар үзэгчдэд тодорхой мэдээлэл өгөө тэгээд сэдвэр гаргая. Энэ киноны гол агуулга болохоор зэрэг Батхан зүүн хойд Оросын Вант улсуудыг дайлаад тэгээд Новгород руу явж байгаа замдаа эргэж буцаад тэгтээ замдаа нэг Козельск гэдэг хотыг одоо 49 хоног юу яаж байгаа. Байлдаж эзэлж байгаа үйл явдлын тухай тэгээ мэдээч хэрэг Оросууд хийсэн болохоор одоо тэгэл бас юу л гэх байх л та. Мундаг баатарлаг Оросууд гараад явна л та. Зүгээр энэ кино найруулагч нь Константин Буслов гэж хүн байгаа. Тэр нь
ярилцлага өгөхдөө энэ киног яг тэр үед яг юу болсон тэрийг одоо ингэж гаргасан байгаа юм гэж ярилцлага өгсөн байгаа. Имрий тэгэхээр нь одоо тэр үед яг юу болсныг яаж гаргадаг ингээд нэрэж бас энэ кино шүүмжилтэд оруулъя гэж бодоод энэ гаргасан хэдэлтэй баггүй мөнгөөр хийсэн байл. Баггүй гэдэг нь 1 миллиард рубль. Гэдэг чи одоо баг хэд баг 40 тэрбум төгрөг болох байлгүй дээ тий. Одоо ханш ямархуу байгаа юм бол доо тэр хвцал байгаа бах. Тэрнээс ч дээшээ гарцсан ч үеж магадгүй. Уул нь гол дүрд нь тэр Рача гэдэг зуутын даргатай бол Алексей Гусков гэдэг одоо сүүлийн үед Оросд их алдарсан жүжигчин тоглосон байлээ. Энд ч одоо Турецкий гамбит, Мастер Маргарита, Москаз гэдэг одоо сүүлийн үеийн Оросын их алдартай кинонууд тоглосон. Энд чинь ардын биш ээ. Гавьяа жүжигчин. Орос улсын. За тэгээд Весняна гэдэг хүүхэнд нь Леонело Мантурова гэж хүүхэн тоглосон байна лээ. Гиснээс энэ Оросын шагналын систем яг манайтай адилхан юм байна те. Манайх Оросынхтай адилхан. Тийм манайх Оросынхтай адилхан тийм. Хуулс юм чинь тэгэн шүү дээ. Тэгээд Леонело Мантурова гэдэг нь анхудаага кинонд тоглож байгаа. Гэхдээ бас шууд гол дүр тоглож байгаа маа. Тэгээд би бол сэжиглэхтэй энэ хүн эцгийн буйнаар л тоглож байгаа юу гэж бодоод өнгөрсөн. Тэр нь ямар утгатай? Эн чинь Шадарсай Дмитрий Мантуров байх юм баггүй. За. Оросын холбооны улсын Шадарсай Дмитрий Мантуров байх юм. Тийм учраас нөгөө Сарац майор гэдэг шиг шууд гол дүрд тоглосон юм шиг байгаа. За тэр яах вэ? Киноны үйл явдал талаас нь ярих юм бол одоо тэгээд энэ дайны тухай яриг гэхлээр за яг Сүбэдэ Баатар энэ үед 60 нэлээд гарцсан байсан. Ийм дүртэй байсан байхыг үгүйсэх арга байхгүй. Одоо энэ Сүбэдэ Баатар. Энэ Сүбэдэ Баатар. Тэгээ ийм дүртэй болсон байхыг үгүйсэх арга байхгүй. Гэхдээ энэ бол харваас ер нь нэлээд 80 40 хүн байгаа үстэй тий. Батхан ингэж харагдахгүй. Энэ бол одоо ер нь 50 40 хүний хүн байгаа үстэй. Энэ Батхан тоглосон хүн. Жүжигчд олдоогүй ч хямдхан зардалтай болсон л. За болдоо. Өөрчнөө Монгол царайтай хүмүүс амьдарж байгаа бүгд найрамд улсууд Оросын холбооны улс байгаа. Тэндний 30 настай залуу олоод тоглуулчихад ямар асуудал вэ? Батхан ч энэ үед нэг 29-тэй билүү 28-тэй билүү байсан үе шүү дээ. Ийм 28-тэй хүн гэж хорвоод байхгүй л үү дээ. Тэгэл эндээс эхлээл яг тэр үед яг ямар байсныг харуулсан гэдэг хэрэгэлцээтэй фоллол эхэлж байгаа юм л да. Энэ одоо ингээд нэг явуулсан тагнуул нэрээ тэгээ одоо яах вэ гэд энэ нэг алтан ургийн нэг ноён байгаа Тамачаа гэд. Чивтэр нэг дугаар дээр Тамачаа цэргийн тухай ирсэн тий. Ер нь бол одоо англиар бол SWAT гэхгүй Special Weapon Attack Team. Оросоор бол спецназ. Спецназ гэдэг нэртэй одоо Баатар охин тий сая бол. Алтан ургийн ноён. Чи спецназ гэдэг нэртэй ер нь хүн байх уу? Тэ энэ дахиад түүхэн зөвлөх нь муу байна л та. Энэ одоо суугаад байгаа нөхөр Барлас гэдэг нөхөр байгаа. Бас алтан ургийнх энэ төр гэдэг байгаа. Барлас ч овг аймаг биш лөө. Тий одоо доолн төмөрчин Барласих штэ. Тэгэхдээ яаж алтан ургийн байх юм бэ чи? Алтан ургийн хүнд Барлас гэдэг нэр өгөхгүй байлгүй дээ чи. Манай одоо дагуулга үг юм гэжтэй. Чи бас хүүгээ тэгэд доош нь хийхгүй байгаа үстэй тий. Гэх мэтэр за одоо тэрийг ч ирсэг киноны юу гэж одоо бодъё та тий. Тэгээд энд ингээ Батхан ерөөсөө ингээ буцъя. Тэгээд тэр Козельск гэдэг хотын дэргэд уулзцгаа хийгээд энэ Козельск гэдэг хот нь энэ гарч байна. Ийм энэ одоо Злойгород гэдэг нэр өгсөн. Манай юу чинь Рашид эдийн судар дээр билүү Муу балиг гэдэг нэр өгсөн байдаг. Яг нөгөө эсэргүүцэж байлдсан хотуудыг Муу балиг гэдэг. Муу хот гэж штэ. Зүгээр байлдгүй буугдгдсан хотуудыг бол Гоо балиг гэж. Сайн хот гэж нэрлэж штэ. Тийм л юм байгаа. Тэгээд хоёлаа энэ явц дундаа энэ үед яг ямар үйл явдал болоод ингэж ийм юм болсон гэдгийг ярих гэж бодож байна л да. Энэ ч одоо Даниил гэдэг лам баг. Уул нь Козельскийн хорооны 100-ийн ноён.
Тэгээ энэ Калка 1223 онд Калка гол дээр баригдаад тэгээд Сүбэдэбаатарын цэрэгт алба хажсэн нөхөр. Одоо энэ киноны үйл явдлаар бол тэгээд энэ монголчуудын дунд амар тагнуул 23 оноос 38 он гэхээр чи 15 жил амар тагнуулын ажил хийгээ тэгээд тэрийг айгу ном болгож бичээд энд бариа явж байгаа. Тэгээд орох гэсэн чинь таны битээ оруул гэсэн гээд энэ нөгөө Козельскийн вангийн хатан ван 3 сарын өмнө лөө 2 сарын өмнө үхсэн. Тэгээд энэ хүүн одоо албан ёсоор ван болж байгаа үе л дээ. Тэгээд энэ хүүд номоо бэлгэлчихэж байгаа. Тэгээ яваад гэж байгаа. Чи 15 жил хийсэн тагнуулын ажлаа 12 та хүүхдэд өгөх юм ямар утга учир байх вэ? Чи доройж цэргийн жанжинд нь өгнө үстэй. Монголчууд ингэж байлдсан юм байна, ийм техник хэрэгэлдэм байна гэд амар тагнуул хийсэн байгаа шүү дээ. 15 жил тагнуул хийсэн хүн гэдэг чи зөндөө юм зөвлөлдсөн байгаа шүү дээ. Тэгснэ 12 та хүүхдэд өгчөж байгаа энийг. За одоо энэ дээр чи амар үүшүү хийгээд байгаа хүүхэн биш шүү дээ. За энэний өмсцэн хувцсыг хардаа. Сарфан шиг юм. Энэ Козельскийн цэргийн 10-ын даргын энэ хүүхэнд дурлцаад дурсан хүүхэнтэйгээ зодолж байгаа юм уу те? Одоо цэргийн сургууль хийж байгаа байдал нь энэ. Энэ хүүхэн уул нэг дархны охин гэж кинон дээр гараад байгаа. Энэ ер нь Джеки Чанел охин баг. Оросууд энэ үед ингэж амар урлаг байсан ч юм уу ч юм уу. За яг киногоо гоё болгох гэж хийсэн байгаа бидтэй. Та бүр нэг өршлөн шүүмжлэл өнөөдрийн кино чинь бүр цаг 50 минутах дуусахгүй та. Энэ кино явдгаар явж байгаа. Би энийг ягаад ярьсан гэхэлэр эн чинь ингээд энэ хоёр ингээд бүүн зодон модон хийгээ вэжтэл баахан амт энэ охин л доо. Энэ баахан амтан хүрээд ирж байгаа. Энэ юу улсууд ингээд гэсэн чи энэ юу сүү тавих гэж ирж байгаа ингээд. Өө тийм үү юуны хинтээ сүү тавих гэж байгаа гэсэн чинь би чамайг сүүлэх гэж байгаа. Тий. Чи биш үү? Энэ хараа тэр сарфан тавих хэвчээ дотор. За. Үгүй тэгээ боддоо. Наа чи 13 дугаар зууны ойлголтоор болвол энэ эмэгтэй чинь бандаж левчгтэйгээ гарц одоо хийгээд байгаа юм шүү дээ. Дээр нэг юм нөмөрцөн байгаа маа бас олоочгүй. Тэгээ чи одоо нэг хүүхэнтэй суух гэжсэн чинь нөгөөдөг чинь Сүхбаатарын талбай дээр бандаж левчгийн дүүрээ нэг юу мөрөвч өмсчөөд гарч ирээд уушуу хийж үзүүлэхлээр чи би чамтай сууя гэх юм уу. Орчин үед бол болно шүү дээ. 13 дугаар зуун ийм хувцсны дотор хувцс байсан үе нь бол бүр баг 19 дугаар зуун хүртэл байсан баг шүү. Манай чи бүр ганцхан палогтой баахан эмэгтэй мөөмө гаргаж жагсаад бүр бүгд суудсан хүмүүстэй суудсан гэж чинь бас тий. Тэгээд энэ дээрээс хит хитэн ийм сони юм гарч байгаа. Одоо эхний хэсэг дээр. За. Жишээл Батхан айгуу сүртэй амар олон хотыг эзэл шатаагаад айгуу сүртэй явж ирсэн шүү дээ. За. Тэгжээс Новгород орохоос 100 км Игнач Крест гэдэг газар ирээд тэгэд буцаа авчиж байгаа. Яач вэ? Тэ? Эний чи тэр нэг дугаар дээр ярилгүй яалаа ярьсан санагдаж байна. Тэгтээ тэгэд юу Оросууд тэр нэгэн тайлбарлахдаа тэгээд шавар шавханаас хавар болоод шавар шавхаатай болоод тэгээд Монгол зэрэг бутсан юмаа гэд тайлбарлаад байгаа юм. Би бол тийм болоогүй баха. Новгород бас лилч ирэл за таныга даган шүү дээ. Тэгэхээр тэр хотыг эзлэх шаардлага байхгүй болчихно шүү дээ. Нөгөөдөл нөх юм өгчүүл тэгээд заавал тийшээгээ явж цэрэг мэрэг үрээд явах дээ. Тэгээд энэ дайны нэг шатын зогсоогоод тэгээд юу яж ах шиг байна. Одоо нутгарууга төр буцаад 2 дугаарт энэ 1238 онд ч нөгөө юунууд ижил мөрний Болгарууд буслаг гаргацсан. Тэгээ Болгарын буслаг гарчихлаар нартал эцүүдлээгээд төр буцаад дайны 2 дугаар штыг дараа хийж үлдээчихэд буцаж явж байгаа үе нь байхгүй. Тэгээд энэ Козельсктэл буцаж явж байгаа зэрэг цугларна гэдэг шийдвэр өгсөн юм шиг байна. Тэгээд тэрнтэй холбоотой үйл явдал юм байгаа. Энэ бас их сонин дээрэмчтэй. Яг энэний урд талд нь худалдаачны жингийн цуу гарч байгаа шүү дээ. Яг энэ агоор явж байгаа. Тэрийг дээрэмдэхгүй байгаа юм уу? Хоёр ламыг дээрэмдэх гээд цугулж моглоод. Тэгээд нэг нь нөгөө нэг зуутын дарагчтай Монголын Сүбэдэбаатарын зэрэгт 15 жил тагнуул хийсэн зуутын дарга. Нөгөө лам нь болохоор энэ дээрэмчтийн өдөртөгч байсан нөхөр. Тэгээд тэрийг дээрэмчт нь мэдэхгүй өдөртөгчаа
Энэ лам ч гэсэн бас хөөрхөн тагнуул байгаа шүү те. Шөнийн цагт болохоор дээрэмчтэй. Өдөр даал өдрийн цагт нь болохоор ламаа хийгээл бас тийм юм 13 дугаар зууны Оросд байтгүй 19 дугаар зууны Оросч байж болохгүй л те. За хоёлаа нөгөө киноныхоо үйл явдлаа дагаад юу яагаад юм нөгөө гол үйл явдлаа ярьж амжихгүй энийгээ шолоод Монгол кино ярихаар ингээд айгүй гоё өстой гоё болсон кино шүү гэдэг. Орос кино харахаар ингээд уурлаад ах. Гоё л кино гаш тийм форматын ар ямар сайхан жүжигчид энэ эд материал тоноглол те. Нэг тэрбум зарцуулсан киногоос магтаж олно юм. Тэрбум зарцуулсан бол тэр үеийн хүмүүсийн хувцас хэрэглэл хотын бодит байдлыг нэгдүгээрт гаргачих хэрэгтэй. Хоёрдугаарт одоо би өстой жинхэнэ дүүхий 100% дүрсэлсэн юм а гэж өөрснийгөө магтах хэрэг байхгүй шүү дээ. Энд чинь хүн тгээ хэлчихэр хүн тэр үед яг ийм юм болсон юм байна гэж ойлгоод байгаа байхгүй. Хэд хэдийн шалтгаанаар худлаа. Нэгдүгээрт биш дээ. Козельскт юу болсныг 100% хэлэх ямар ч боломж байна. Яг гэвэл энэний чинь тухай Оросын нэг 2 сударт цаглбар сударт дурддагдсан байдгийг Рашид эдний судрын чуулганд баг нэг 2 хөлбөр байдаг. Тэгээ өөр юм байхгүй. Тэгэхээр чи яг юу болсныг яаж мэдэх юм те? Наач угаасаа мэдэх боломжгүй. Тийм болохоор хэрвээ нэг яг юу заавалч нэг тийм би бол Алтан орд гэдэг киног шүүмжлэхгүй байгаа шүү дээ. Орд гэдэг киног шүүмжсэн, Алтан орд гэдэг киног шүүмжлэхгүй шүү дээ. Яг бол тэр киноны эхэн дээр нь шууд битсэн байдаг хгүй. Энэ бол одоо зохиогчийн уран зөгнөл шүү. Энэ дээр хүмүүсийн нэр мэр давхцаж байгаа бол юутай хамаагүй шүү. Одоо бодит түүхтэй хамаагүй шүү гэд. Тэгсэн бол би одоо юу гэж шүүмжлэе одоо тэгээд би ямар кино урлагийн мастер биш те. Гэтэл энэ дээр бол би яг 100% гаргасан гэхээр хүмүүс тэр үед яг ийм юм болсон юм байна гэж бодсон шүү дээ. Тэгээд тийм болохоор бас энийг шүүмжлэх нь зөв л дээ. Би уурлаагүй шүү чернийгад уурлсан. Whereas Subides theater of the military operation started from the Yellow Sea and ended by the Mediterranean. So I don't know any other general in the history who operated in such a vast military operation theater and in so many different conditions. We've talked about free trade zone, diplomatic immunity, economic and taxation benefits to the members of the empire. How about religious freedom? Ер нь Оросын онт улсуудыг эзэлж авах үйл явцтай холбоотой нэг хэсэг юм кинонд гарч байгаа. Ер нь Оросуудыг эзлэх тийм үнэхээр монголчуудын хувьд том зорилго байсан нь эсвэл өмнө бас угаасаа л ярьжсэн сэдв. Тэгээд таны хэлж байгаа нэг цугларах нэг юу цэг хэрэгтэй тэрний Козельск болж таарсан юм байна. Ер нь тухайн үйл явдлуудыг дахиад үзэгчдэд тодорхой болох үүднээс нэг юм сэргээж ярил цаашаа явж байгаа. Уучлаарай. За. Энэ Вангийн хатан цэргийн жанжинтайгаа ийлж мэлээд хайр дурлалын харилцаатай байгаа. Нөхөрч өөхөд 2 сар л болж байгаа шүү. Ийм байх учиргүй л Оросуудын л одоо фантаз хийлээ гэхэд бас тийм тэр үеийн ямар ч эмэгтэй хүн ч одоо юуг нь хойдох нь гүйцээгүй байхад өөр ир хүнтэй ингэ зогсож байна. Тэгээ олны нүдэн дээр ингэ зогсож байна. Уучлаарай өнгөрч гүчрээ. Энэ хэсэг бүр марзан. Батхан Козельск руу явж байгаа. За. Энэ тамчаа явж байна. Тамчаа барлаас хоёр явж байна. Хоёр фантазсан нэртэй хоёр гар. Тэр юу болон явган зэрэг. Киноны ядаж энэ хэсгийг морин гүцээгд авчих хэрэгтэй шүү дээ. Миллиард рубль зарчаад түрээсний хэдэн морил олдохгүй байж дээ. Залах уурсан юм уу яасан. Тэрнээс өөрхий эднэр чинь биш дээ. 5 сарын дотор зүүн хойд Оросын бүх хотыг эзэлж чадаад бүр Новгород хүрж яваа шүү дээ. бодит түүхэн. Тий одоогийн Петербург хүрж яваа шүү дээ энэ улсууд чинь. Тэгээ Петербург руу чи ингээд 5 сар явгаад тэгээд буцаад явж байгаа. Буцаад явнууд чи ингээд дахиад нөгөө маршрутаа 2 дахин давтсан шүү дээ тий.
тэгж байгаа бол энэ явган зэрэгүүд ингэж явахгүй чи Монгол хүн ингэж 10,000 км газар алхах гэж хаашаа харсан юм бэ? Энэ морьтой зэрэг байх хэвэл та угаасаа манай цэрэг бол бүгд морьтой зэрэг орсон тухай түүхэн бичээстэй байдгийг. Энэс юу яаж байгаа? Зүгээр би Козельскт ягаад цэрэг цугларыг гисэн бэ гэхлээр Козельск гэдэг бол Черниговын ванталсан 2 дахь том хот. За Тэр үедээ бол 2 дугаар Козельскийн ван Дмитрий гэдэг чинь 15 жилийн өмнө Калка голын эрэгт Монголын элч нарыг алхад оролцсон. Бүр саналыг гаргасан. Тийм учраас Козельскийг үл нэг шийдэх ёстой гэдэг ойлголт нь бол байна. Монголчууд ч ингээд Оросын хотуудыг эзлээд явахдаа тэр Калка голын эрэг дээр элч алхад оролцсон хүмүүсийн хотуудыг бүр нэгэнгүү заавал дайрч устгаж байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас Козельскийн юунд нь орцсон. За энэ газрын зургийг харах юм бол Козельскт ч бас тийм амархан дайраад эзэлчих хот биш нь харагдаад байна. Энд чинь ямар гол гэж чинь түрүүний гол гэлөө ингээ 2 голын огтлцол дээр байгаад тэгээд хот нь яг тэр уралжин дотроо байгаад тэгээд нэг орж болох хэсэг дээр нь юм намагтай хэсэг харагдаад байгаа байхгүй. Тийм болохоор би бол түрүүчийн очисон цэрэг нь үлдсэн цэрэгээ хүлээгээд ёстой тэр 40 тоног нь бол байсан юм шиг байна. Ер нь бол тааламжтай цагийг үлээ. Тааламжтай цагийг биш юм уу чи энэ кинон дээр бол ингээд өвл цас мастай үе гараад байгаа үстэй. Цас мастай байсан бол манай цэрэг ерөөсөө 3 хоногийн дотор л эзлээд таячих хэвээр. За Голч хөлдсөн байна. Намаг дуртай цагаасаа цэгээсээ орж болж байна. Намаг хөлдсөн байна. Ямар ч асуудал биш шүү дээ. Ганцхан нөгөө тэр үед эдгээр чинь буцахтаа энэ хавьдны 3 сарын сүүлээр очисон болж таарч байгаа. Ер нь 13 дугаар зууны энэ үе гэдэг бол цагаагаарын дулаарлын үе шүү дээ. Шнитгэгийн цикл гэдэг нь явж исэн үе. Тэгэхээр 3 сарын 20-нд гэдэгт бол гол мол гисчгсэн нөгөө намагч нь гисчгсэн. Тэгээ тэр намгийг туулаад өндөрлөг рүү гараад тэр хотыг эзлэн гэдэг бол хүн хүчний хувьд их хохирол амсна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор зүгээр хажууд нь ирж байрлчаад бус зэрэгэ хүлээгээл байгаад байсан юм шиг байна. Мэдээж хэрмийн гадаа очиод нэг харух марх бол байх бах л да. Түншиж үзээл. Тий түншиж үзээл тэгэл зүгээр 49 хоногийн хүлээлтийг эдгээр 49 хоног дайрсан мэтэр л түүхэндээ бичиж үлдээсэн гэсэн. Тий яг хотон 49 хоног нэрэж эзлэгдээгүй бол тэгэл тэр чинь сайхан төвөл гэж гаргана л да. Тэр нь гарцаа байхгүй зөвлөдөө. Тэгвэл энэ кинон дэр одоо болж байгаа шиг амар ингээл монголчууд яриад тэгээд эзэлж чадахгүй балраад байгаа юм бол байгаагүй. Чин яг л нөгөө Брест өөрөө тиссэн гэдэг шиг тийм зөвлөлтийн үеийн үйл сурталаар хийсэн кино юм шүү. Тэгээ одоо энэ Черниговын ван тус гэдэг тэр нь одоо энэ жижиг хотоо хамгаалах гэж тэндээс нь хүн хүчтэй ажиллагдаж ирэх юм. Тэгээд яг ирэхгүй. Энэ кинонд чинь Чернигов руу хүн явуулах уу гэсэн чинь тэр вангийн хатан чинь Чернигов мантай байгаа гэж юу гэж ирэхвдээ гэж хэлж байгаа. Тэр бас худлаа яагаад гэвэл Чернигов руу чинь дайраагүй шүү дээ. Буцаж явж байгаа зэрэг тэр ван тулсын нэг хотыг дайрж тэгээ яагаад Черниговыг дайрж нийслэлийн штатчад явуулахгүй заавал Козельск руу очиж байгаа юм. Яагаад гэвэл тэр Козельскийн ван чинь ялтай хүн байхгүй. Тэгээ яг зөвөр буцах замдаа тэр нэг юм штатчаа тэгээ хэдүүлээ цаашаа явна л гэсэн хүмүүс ирчээл 40 тоног тэнд байрлаад байж байгаа. Энэ цэргийн дотор нь Сүбэдэ жанжин байгаа. Сүбэдэ жанжин бол тэгж дураараа нэг юм руу зүгээр нүдэн балаа чихэндүүлээ дайраад идэх хүн биш шүү дээ. Нийтдээ 90 гаруй дугаар явцсан учраас зарим үзэгчдийн үзээгүй дугаарууд их байна. Дээр нь үйл явдлуудыг эргэж санахж гисэн би бол тухайн зарим мартцсан. Ер нь энэ ямар учиртай довтлогоо болоод тэгээд яага буцаж Козельск гэдэг хотод ирээд тэгээд дараа нь ямар үйл явдал болов гэдэг нэг таны товч дахиж ярих гэж байна. Баруун зүг рүү хийсэн аян дайныг бол манай түүхэнд бол Хевчагийн дайн гэж нэрлэдэг. За заримдаа 13 хан хүүгийн дайн гэж дандаа хан хүүд цэрэг авч мордсон дайн. Энэ бол Оросын дайн биш байсан. Тэгвэл Хевчагийн араас явна гэхэлэр нөгөө Хевчагууд чинь Калка голын ирэг дээр Оросуудын нийлж манайхантай байлдчиад
Орсуудыг ялгчихаар за эднэр ч найдваргүй байна гэд тэгээд уугуурлаа зүгтайгаа явчихж байгаа байхгүй. Тэгэхээр би тэр дугаар дээр тайлбарлахдаа сүбэдэ шууд уугуур орё гэж бодоогүй маа. Замд нь орсууд гэж нэг айхтар атаатайсан байгаа. Тэд нар Халка голын ирэг дээр бид нартэй одоо Хевчагийн талд орж байлдсан. Тийм учраас эхлээд тэрийг буцах хэрэгтэй гэж. Тэгээд эн чин зүүн хойд Оросын вант улсуудыг 5 сарын дотор ингээд шууд эхлээл Ирсан руу ороод Ирсаны тухай хоёулаа тэр кино бас тусдаа нэг кино тайлбарласан шүү дээ. Ийм үйл явдал болсон юм а гэдэг. Евпатий Калаврат. За тэгээд тэндээсээ Владимир хотыг эзлээд тэр чинь нийслэн хамгийн том вант улсынх нь нийслэн. Тэгээ Владимирыг эзлэнгүүтээ хэд хэдэн тийшээ цэргээ хуваагаад явуулчихж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол цэрэг яаж ийм ихлээр зохион байгуулалттай эсэргүүцэл үзүүлэх цэргийн хүчийг дарахад бодлоготой яваад байгаа хгүй. Тэрнээс биш чи тэр Бухар Самаркандыг эзэлсэний дараа Оросын нэг хот бол одоо нэг эдийн засгийн хувьд бол сонирхол татах газар биш байхгүй. Тийм учраас маш түргэн ингэж явсан. Тийм 5 сарын дотор зүүн хойд Оросын тэржигтэнд дарчиж байгаа шүү дээ. Тэгээ Сит голын ирэг дээр хамгийн том ван Юрий Всеволодович чинь очиж буцход өөрийг нь алаад тэгээд тэндээсээ Новгород руу явж байгаа байхгүй. Бус жижигхэн хотод руу л 2000-3000 зэрэг явуулаад гэс эзлэгийг эзлээл бууж өгөх юм. 5 сарын дотор энэ Оросуудыг ингээ бүгдээр ингээ буцахад буцаж явж байгаа. За. Зүүн өмнөд Оросын вант улсуудыг дайлах болоогүй. Өмнөд Оросын вант улсууд руу орж Киев, Чернигов гэд тэр олон вант улсуудыг чи эзлэх бол 1241 оны үйл явдал. Тэр хүртэл нөгөө нэг эзлээд өнгөрчихсөн ижил мөрний Болгарууд, Башкирууд гэд дуусгаагүй дайнууд их ба штэ. Энд ч нөгөө нэг Оросын дүүгчид бичгтээ ингээ хоёр урсгалаар орж ирээд л биднийгээ буцаход гэд нэг л тийм л юм болсон юм шиг гэж тэр чинь 38 онд буцаад тэндээ 2 жил бослог дарж байгаа шүү дээ энэ хүмүүс чи. 1238 онд. 1238 онд буцаад 1240-41 он хүртэл 2 жил тэндээ бас элдв улсуудын бослого дараад завгүй юу байхгүй. За тэгээд энэ эхний аяны төгсгөлийн цэрэг цуглаж байгаа цэг. Нөгөө хотууд руу бахан цэрэг явуулсан гэсэн шүү дээ. Тэгээд тэдний цэргийг ирэхийг хүлээж байгаа цэг нь энэ Козельск гэхгүй. Эн чин гэхдээ одоо юу гэх юм бэ? Бидний тэр үеийн Монгол цэргийн үдсэн хот одоо энэ Оросын хот хоёрын ялгааг харуулхад зөвхөн нэг судалгааны дүнг гаргаад харуулчихад болно. Бухар 150 мянган хүнтэй гэж үнэлэгдэж байгаа. Тэр үеийн Бухар. Том хотгоо үстэй. Тэр үед 150 мянган хүнтэй хот гэдэг бол асар том хотхгүй. Тийм хотыг эзэлж үдсэн улсууд явж байгаа шүү дээ. Гэтэл энэ Козельск гэдгийг одоо Оросын эрдэмтэд судлаад хотын хүн амны 3000-аас 3500 байлдах зэрэг нь одоо үсрээд 1000 байсан юм байна гэж. Тэгж тайлбарлаад байгаа. Тэгэхээр зэрэг чи тийм газрыг бол яг дайруулж эзлээд авчих шүү дээ. Тэгээд одоо энэ нөгөө Монгол цэрэг ирж ийн яах вэ гэд боярууд нь вантайга цуг ингээд хилцээд сууж байгаа. 1238 оны Оросд ийм үйл явдал болох боломжгүй. Яагаад? Бояр гэдэг бол ван нэртэй болохоос биш энэ хотын баталгаа хамгаалахын сайд. Тэр чинь хаан биш. Эднэр шийдэх биш. Одоо яг тэр үеийн Оросын уламжлалаар бол төв талбай дээр Вече гэж цуглуулна. Тэгээ баахан хүмүүс цуглуулж хагаад яах вэ хэдүүлээ гэд хин сайн чанга гашилсан талд дийлээд тэгээд одоо байлдахгүй бол байлдахгүй гэж ингэж тушаан тэрнээс биш. За тэгээд дээрээс нь 12 настай хөөхөд амар их оронч үг хэлэнгүүт нь бус баярууд зүг гэж тийм байхгүй л дээ. Нөгөө Константин Бусловын яг түүхэнд ийм байсныг нь харуулсан гэдэг үгэнд л би ер нь игдүүцээд байгаа юм байна шүү дээ. Энэ яагаад ч ийм байх учрахгүй. Оросын нөгөө гээгцэн түүх байхгүй. Яг Козельск ийм болоод системийн дагуу ийм болох ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгээд энэ тэр таны хэлээд байгаа тэр юу чинь кино зохиолч чинь гаргаж ирж нээсэн байхгүй. Ийм тий боёрууд тэр дээр үед үүссэн системийнхаа нууцыг сая киногоор гаргаж ирлээ шүү дээ. Тэгээ өөрхийн энэ нэг тосгоныг монголчууд ирээд
шатаачаад явж байгаа шиг байна. Тэгээ энэ нөгөө нэг Монголд 15 жил тагнуулаар явсан юу нөгөө нэг Рача гэдэг зуутын дарга чинь Даниил гэдэг лам болчоод ингэ явж байгаа. Ийм юм бас байж болохгүй. Яг гэвэл эн чинь юу штэ лам байна штэ. Монголчууд тэгж ламыг барьж яваад ингээд яг том дайм болж явах үед тэр явцын дунд одоо олон хүнтэй байлдж байгаа лам алах тохиолдол гардаг бил яг л те. Сүм идэгч тасан тохиолдол гарч ирсэн. Тэрнээс зүгээр нэг газар урж очиж чи юу лам юм уу? Нөгөө чи чинь нөгөө сүбэдэд аль босч исэн нөхөр байна ш тэгээд таниад байгаа. Нөгөө тамчаа маань. Тэр спецназ юм чинь таних л байх л та. Тэгээд тэгснээ энийг барьж яваад энэ дүүжилчээ яваад гэж байгаа байхгүй чи лам хүнийг ягаад дүүжилж байгаа. Тэгээ хоёрдугаар чи тэгээ сүбэдийн албыг хаяад энд энэ нөгөө нэг загалмайлсан бурхандаа үйлчлэх гээд ирсэн бидтэй гэд айгуу тийм доромж өнгөөр яриад байгаа. Энэ айгуу өөрийнх нь цэргийн талан загалмайлсан бурханд мөрөгдөг цэрэг явж байгаа шүү дээ. Монголчууд чинь загалмайтны шашин шүтдэг хүмүүс зөндөө олон байсан шүү дээ. Хийн дотор хэрээдүүдийн удам явж л байгаа байж таарна. 8 нүүдийн удам явж байгаа байж таарна. Тэгэд энэ нөхөр юунд нь үзэн ядаад байгаа. Тэгэд Чингис хааны их засаг хуулиар бол чи хүний ламд халтаж болохгүй шүү дээ. Яг бол наа чи нутгийн бөг байхгүй. Чи тэгэд нутгийн бөг юу тэгэд барьж яваад дүүжлээд байх юм бол тэр нутгийн лус авдаг чамайг өршөөхгүй гэж бодно шүү дээ. Тэр цагийн монгол хүн бол. За одоо яхав дээ энэ. Тэгвэл дахиад хэлэхэд яг тэр үед болсон үйл явдлыг яг яаж болсныг нь үзүүлсэн юм ерөөсөө энд огт байхгүй. Тэрнийг иймэрхүү юм болсон байх гэж бодсон. Тэр найруулагчийн л бодол байгаа болохоос биш ийм юм болсон байх учиргүй. Тэр таасаа түүхэн үжинх үйл явдал Хипчакуудын араас Шөнзөнгөө хай авах гэж монголчууд дайрсан гэдэг. Энэ кинонд болохоор Хипчакуудтай нэг тал болцсон үзээд байгаа тал байна уу? Хипчакууд гараад ирсэн үү? Хипчакууд гардгийн юу тэр нь бас их ойлгомжгүй. Хипчакуудын дайнд Хипчакуудын араас мортож байгаа цэрэг штэ энэ Монгол цэрэг маань. Тэгээ ягаад Хипчак тэр дунд Амет билүү? Нэг Хипчак нөхөр тэр дунд нь орцсон яваад байгаа. Энэ нөгөө ахтар үүшүүчэн хүүхэн чинь баригдаад энэ Монгол цэргийн хуаранд ирсэн. Тэгээд нөгөө энэ тамчаа ноён хүчрхийлээд тэгээд Орос юу цэргийн дунд хаяад өчөж байгаа. Уулан дээр хийж байгаа үүшүү мүшөөр бол ганц Монгол ноёныг бол зүгээр өстө. Ямц одол гараад гүчих өстө шүү дээ тий. Тэхгүй байгаа юм да. Тэгээд тэгснэ одоо эн чинь энд ингэ байжсан. Нөгөө нэг сүү тавиад исэн нөхөр биш үү? Тэр нь бас баригдаад ирсэн тэр цаатлын юунд байгаа. Тэгжээс нөгөө Монгол ноёнд юм хэлж чадахгүй хүчндүүлээд исэн хүүхэн чинь одоо өстө ганц үсрээд энд байсан Монгол зэргүүдээ бүгдийг үүшүүдэж хаяад энэ нөхрийг аваад сухтчихна. Тийм байж болох уу? Бас арай л баналтай юмнууд их орсон байна лээ. Тэгээд за ингээ монголчуудын хувьд бол тэр төргийн зүгээр цугларгцыг тэгээд бас нэг юу төр өмнө эзэлж амжаагүй ч гэдэг юм эсвэл нэг эзлэх ёстой гэдэг утгаар бүр энэ кинонд гарч байгаа Сүбэтэ Баатар яг жинхэнэ Монгол халах аялагаар ирж илээ. Нүдэ оц өгшин. Энэ хотыг бол эзлэх ёстой маш ач холбогдолтой энэ төр стратеги ач холбогдолтой юм шиг хэлээд байна. Тийм биш юм. Тийм юм байгаагүй байх. Сүбэтэ Баатар чи энэ кинонд тэгээд байгаа штэ. Чи одоо дайрвал олон хүнээ алдна. Нөгөө хэдийгээр эрхийг хүлээвэл цагаа алдна. Энэ хотыг эзэлж чадахгүй бол бүх юмаа алдна гэдэг юу алдах гэдэг. Тийм байхгүй л дээ. Бас л дахиад төсөөл яваад байгаа байхгүй. Зүгээр харин Козельск хотын дэргэд бол нөгөө үлдсэн зэрэг нь суглаад. Гэхдээ одоо нөгөө буцаж явахын өмнө энэ хотыг нэг заавал шийтгэсэн байх хэрэгтэй. Энд чинь нөгөө нэг ялтай этгээдийн хот гэдэг үзээд дайрсан. Тэгтээ дайрахтаа бол 3 хоногийн дотор эзэлж дайраад шатаагаад устгаад явцсан л да. Тэгээд тэр тийм учраас зүгээр миний бодлоор бол Сүбэтэ Баатар тэгж хэлэх үндэслэл байхгүй. Батхаанд бол хаяад явчих болохгүй шийдэх ёстой л хот байсан юм шиг. Тэгтээ энэ дээр Батхан өөрөө яг нэрийг ирж биечилж байлцсан хот мөн юм. Мөн. Тэгээд Оросын судруудад яг за энэ хотын үйлийг одоо тэгж
магтаж гаргасан байж болно гэж үдэ тий. А гэтэл Рашид эдийн судрын чуулган дээр бас Батхан чинь энэ хотыг 49 хоног ингээд бүсэлж байлдаад тэгээд бүрий хадаан хоёрын цэрэг ирсэн хойно л нэг юм эзэлж авсан гэж бичсэн баг. Тэгээд тэрийг уншихлаар бид нэр өмнө ч гэсэн бас нэг Илхан тулс Алтан ордын хоорондын харилцаа тааруухан байсан. Тэгээд ялангуяа зүчийн намтар дээр хоёулаа их дэлгэрэнгүй ярьсан шүү дээ. Ер нь тэгээд за ингээд шууд за энэ ч одоо ийм муу хүн штийгээ бичиж яриад чадахгүй. Бас дайны их өсөр болчихж магадгүй шүү дээ. Хааны нормчлоо байвал. А тэгвэл нэг тийм шууд бусаар муулах ажил бол бас хийгдээд байгаа. Рашид эдийн чи өөрөө Илханы төрийн сайд шүү дээ. Тэгээд шууд муулж чадахгүй болохоор тэрний хотыг ингээд эзэлж чадахгүй 49 сонсон байхгүй юу гэд энэ ч бол нэг цэргийн хөвд гавих итгэхэд биштэй л гэсэн санаагаар бичээд ийн л гэж надад харагдаад байна. Энэ нөгөө Монгол цэргүүдийг гүшүүгийг ажиллаа. Та өөрөө ер нь бас андуурсан байж болох уу? Үнэхээр 49 хоног өстой махаа идээд монголчууд энэ Кожильскээр өстой нэг будаа болсон юм шүү. За чи болдоо модон цайц тэр. Энэ юу Владимир хотыг 5 хоног дотор эзлээд авчиж байгаа шүү дээ. За чулуун хөрөмтэй болчихоо. Тэгэхэд энэ нэг жижиг модон цайзыг яг дайрсан бол эзэлчих л байсан баг. Би бол нөгөө юу том чулуу арвагч марвагч элдв багаж хэрэгсэл нь ирж явсан цэргийн дунд байсан. За тэгээд тэрэнгүүгээр энэ хот руу дайрч орж баахан хүний амь үрээд яхав. Угаасаа цэрэг суулгах цаг нь энэ. Цэг нь энэ төр юм чи. Тэгэл ингэж хийсэн. Ингэж хүлээсэн юм байна л гэж би харж байгаа. Тэгэхдээ Константин Буслович зөв гэж би хэлж чадахгүй, миний зөвч гэж би хэлж чадахгүй. Яг гэвэл их сурвалж дээр байгаа мэдээнүүд нь тийм цөөхөл байхгүй. Зүгээр яг энэ судрууд дээр 49 хоног улсын маа гэд мэдээлээд байгаа нь сонирхол бүхий этгээдүүдийн мэдээлэл гэж би хэлээд байна шүү дээ. Оросууд бол сонирхол бүхий этгээдүүд мөн үү? Мөн. Тэ? Рашид эдийн бол Илханы төрийн сайд сонирхол бүхий этгээд мөн үү? Мөн. Тэгээд яг ингээд бас л таарахын нөхдүүд байхгүй дөө гэсэн санаагаар л бичиж байгаа хүмүүс шүү дээ. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Каноны үйл явдалтай холбоотой бодит үйл явдлыг нөгөө том нөхцөл байдал газар зураг дээр нь тайлбарлавал ямар үйл явдал болсон бэ? Тэгээ энэ чинь Оросын аян дайм бол 2 шаттай явж байгаа шүү дээ. Энэ кинонд гарч байгаа үйл явдал чинь энэ зүүн хойд Оросын вант улсуудын эсрэг хийж байгаа дайн эндээс одоо ижил мөрний Болгарыг боцоход тэгээд одоо манай цэрэг ийшээ эхлээд Рязань хотыг эзлээ. Тэгээ Рязанаас Коломнад гиндэргэд одоо Оросын зүүн хойд Оросын гол хүчийг боцоход тэгээд цаашаага замдаа Москва гэдэг нэг жижиг модон цайзыг эзлээд тэгээд энэ Владимир гэдэг энэ бол одоо энэ зүүн хойд Оросын Владимир Сүүздлийн их вант улсын нийслэл нь баггүй. Энэ хотыг очиод энэ чулуун ирэнтэй хот. Оросын Киев нь дараа ч юм уу айгүй Киевийн өмнө ч орох их том хот шүү дээ. Тэгээ энэ хотыг чулуун ирэнтэй хотыг 5 нэг төр эзэлж шатааж ажичаад эндээсээ ингээд цэргүүдээ 3-4 хуваагаад нааш чиш явуулж байгаа. Городыг цэг эзлэн гээл нэг цэрэг ийшээ явал, Ростовыг эзлэн гэж нөгөөх нь ийшээ явал, нөгөөх нь Волколамскийг эзлэн гэж яваад. Ингэж явж байгаа тэр Новгородын вант улс руу цөмөрж ороод тэгээд тэр Торжок гэдэг хотыг эзэлж шатаачаад бүр тэр Новгород тэр дээр биш шүү дээ. Бүр тэрний тэнд 100 км наан очиод буцаад эргээд явж байгаа Козельск гэдэг. Тэгээ эндээсээ шууд цэрэг нь буцаад гараа явчихж байгаа байхгүй. Ер нь бол болж байгаа үйл явдлын хүрээнд болсон үйл явдал нь тэрнээс энэ өмнөд Оросын вант улсууд руу бол дараа нь 1240 онд орж байгаа байхгүй. Яагаад маань хүн чинь Монгол цэрэг буцаж байгаа юм гэхлээр энд нь нөгөө бослог гараад Болгар бослог гаргаад Буртаас бослог гаргаад тэгээд тэр бослогыг дарахгүй бол энэ ард тал найдваргүй болчиход шүү дээ. Тэ? Тэгээд тэдрийг дарнаа гэд буцаа явж байгаа үе. Тэгтээ энэ Черниговын вант улсын 2 дахь том хот Козельск хотыг одоо бүсэлж байлдаж байгаа үйл явдал гарч байгаа юм тэр. Кинонд Сүбэдэ Баатар гарч байгаа. Гэхдээ яг энэ дайны үйл явдлыг ялангуяа Козельск дахь дайныг Сүбэдэ Баатар толгойсон уу? Энэ дайны
Сүбэдэбаатрыг бол хоёулаа Жанжигтавын дарга гэж үзнэ. За. Цэргийн командлагч нар бол 13 хаан хүү яваа. Баат, Гүйэг, Мөнх, Бүри, Гадаан гэдэг. Энд чинь өгөөдөн юу 3 хүү явж штэ. Тэ? Бүри чинь цагаатай хүү гэх мэтэр. Тэгээд Батын чинь дагалдаад ахын явж байгаа, ордоо эзэн явж байгаа, Шибан явсан баримт байдгийг. Тэгээд энэ хүмүүс чинь ингээ харах юм бол ер нь эцсийн зэрлэг унгар орох гэдэг шүү дээ. Эцсийн зэрлэг унгар орох гэдэг байгаа. Тэгвэл Сүбэдэ бол хашир цэргийн жанжи энэ чи одоо 60 гарцсан хүн байгаа шүү дээ. Бүх насаараа байлдсан 30 жил тасралтгүй байлдсан хүн явж байгаа шүү дээ. Тийм учраас маний хүн чинь тийшээгээ шууд орох юм бол нөгөө Калка голын ирэг дээр Калка голын ирэг дээр Хевчагуудтай цуг бид нартэй байлдсан Оросын вант улсуудыг ингээ хажууд үлчих гэдэг байгаа байхгүй. Тэгээд унгар руу орох юм бол чамайг хажуунаас нь юм уу араас ч буцах хаягдтай шүү дээ. Тэгэхээр дайны эхний шатанд энэ Оросын вант улсуудын цэргийн хүчиг үгүй ажил явагдаж байгаа байхгүй. Тэгээд эхний энэ ч 5 сарын дотор болж байгаа үйл явдал. Тэгээд 2 дугаар шатан дээр нь энэ өмнөд Оросын тэр чигт нь буцход тэгээд унгар руу орж байгаа шүү. Монгол цэрэг яг Баядар орд эзэн Бурундай жанжин дэргүүтэнүүд нь Польшоор ороод Хадан энэ Валах одоогийн Молдав Урмыны нутаг тэрүүгээр хоёр талаас нь ингээ хавчиж ороод Бат Сүбэдэ хоёр чигээрээ яг унгар руу орж байгаа. Ийм л үйл явдлууд болж байгаа. Тэгэхээр зэрэг энийг бол зүгээр нэг дайны нэг 2 апрецл гэж үзнэ гэсэн үг байхгүй. Таны бас нэг байнгын одоо энэ подкаст дээр дэвшүүлдэг нэг санаа бол монголчуудын байлд эзэлтэй дандаа геоэдийн засгийн сонирхлоо голдлог байсан гэдэг. Тэгэхээр тухайлбал Козельск ч юм уу энэ хойд Европ, хойд Оросуудын байлдаан тулаан бол нэгдийн эдийн засгийн сонирхол байгаагүй байхан тий. Би үгүй гэж бодож байна. Одоо тэр үеийн Монгол цэрэг гэдэг чи одоо Дундад Азийн их баян хотуудыг эзлээд авчихсан цэргүүд явж байгаа шүү дээ. Зөвхөн хэний мэдээж хэрэг Баттын хувьд бол энэ нутаг Чингис хааны хэлсэн ёсоор бол Баттын эзэмшил нутаг шүү дээ. Тийм учраас Бат чинь энэ Хевчагийн аян дайныг хийж нөгөө Хевчагийн үлдэгдийг буцахынго энэ нутгийг эзлэх сонирхолтой байгаа гэсэн үг. Илүү ач холбогдолтой нь энэ Хардан гэсэн. За. Энд чинь нөгөө нэг Италийн хотууд байгаа шүү дээ. Кафа, Судак, Тана гэдэг. Тэр бол тэдний алтан ордод төлдөг байсан татварыг сонсох юм бол Оросын татварыг хэд нуглана. Тэр чатугай заавал ч одоо нэг Орос гэдэг юу Хардан гэс рүү явуулгүй энд Хажи Дархан хот хаана байгаа бол энэ хавьтал байгаа да. Хажи Дархан буюу одоогийн Астрахань хот. Каспийн тэнгисийн ирэг дээр байх хэвээр. Тэр хот бол тэр хотын төлдөг татвар Оросын энэ бүх вант улсуудын төлдөг татвараас хэд нуглахаар өндөрт ганц хот. Тийм болохоор зэрэг энэ бол цэвэр цэрэг стратегийн операцл явагдсан болохоос биш эдийн засгийн ач холбогдол талаас тийм сүртэй юм байгаагүй гэж би өвдө хардгийг. Тэгээд энд хийсэн операцуудыг харахаар зүгээр л эсэргүүцэл үзүүлсэн хотын нийцэлж тагаал бууж өгсөн хотын авах ёстой юм аваад тэгэл яваал энэ цэрэг чи ингээд нөгөө цэргийн гол хүчийг буцхол яваад байгаа шүү дээ. Тэрнээс биш тэгээ айл тэнд нэгдэг айл энэ хоёр хлоод огтоогоод тэгээд сүр сүндэр болоод байгаа юм ерөөсөө байхгүй. Ер нь байлд эзэлсэн энэ ихний байлдан дагуулт дээр тэр эзэлсэн хотууд дээр монголчуудыг байршуулж захирагч тавьж ирсэн үү? Сүүл тавьж ирсэн үү? Сүүл яг татварын төшмөлүүд бол тавьж ирсэн. Баскакууд гэдэг нь тэд нэр. Зүгээр энэ унгар руу дайралтай хийчихэд буцаад хин чин Бат чинь нөгөө ижид мөрний ирэг дээр буцаад ирж байгаа шүү дээ. Тэгээд тэгтээ энэ юу Ярослав Ванг одоо энэ Новгородын ван байсан Ярославыг Александр Невскийн эцэг тэр вангийг чинь дуудаж авчираа чи Оросын мангуудын Ахмад юм байна гэд. Мань хүнд одоо ингээд
30 хэдэн онтой харьцах бол амар залхуутай учрыг жолгох хэцүү шүү дээ тий. Тэгээд дандаа энэ дайн болж яхад хоорондоо байлдаад байгаа хүмүүс шүү дээ Оросын вангууд нь. Тэгэхээр зэрэг тэр шуудаанд эцэг үхрийн юм шиг юмнуудыг захирч яхаа оронд нэг одоо өөртөө өмнө харуулсан нэг нөхрийг за чи бол Оросын вангууд ахмад шүү гэж томилчих нь хамаагүй ашигтай байхгүй. Энэ өмнөх анги дээр нэг ярьсан да энэ бас нэг их Монгол улсын доторх бас хөөрхөн дотоод улс төрийн тэмцэл энд явагдаад тэгээд Ярослав бол тэрнээс л хоргоод өгсөн юм а гэж. Яг гэвэл тэр Ярославыг дуудаад Оросын вангийн Ахмад Оросын их ванг гэхгүй. Оросын вангийн Ахмад шүү гэд хэлчихэж байгаа Батхан эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг нь шүү дээ. Яг гэвэл энэ эзлэгдсэн нутгийн одоо их ванг томилно гэдэг бол Батын хийх ажил биш. Бат ч их хаан биш. Их хаан чинь юунд хар хоринд гүйг гэдэг хүн байж байгаад нас орцсон. Тэ? Биш. Өгөөдөө байж байгаад нас орцсон 1242 онд. Гүйг нэрээ томилогдоогүй эсвэл 48 онд томилогдсон шүү дээ. Тэр үед Ярославыг дуудаж авчираа. Тэгээд яг хөө эн чинь их хаан алга байна. Энэ Оросыг захирах нэг хүн хэрэгтэй байд. Гингүүтээ бат томлоо хийж байгаа. Тийм учраас дөрвөн атан чинь Ярославыг очихоор нор өгч алж байгаа нь Ярославыг шууд барьж яваа цаацалчвал Орос бослог гаргаад Батын талд орчихно. Батгүй хоёр чинь байлчих гэдэг хоёр шүү дээ. Тэр жигт нь хүлээж аваад уулзчвал Бат ер нь захирагч томилох хэрэгтэй этгээд болчих гэдэг шүү дээ. Нэг аймгийн дарга шууд даргаагийн төвчний сумын даргаыг томилоо хийж штэ. Ерөнхий сайд томилох хэрэгтэй биз дээ. Ер нь бол тэрнтэй адилхан юм болчих гээд байсан байхгүй. Яг одоо тэр Козельскотын үйл явдал чинь 1237 таны л одоо 30 орчим насны Батхан эрх хэмжээний бусад хаан хөвгүүтэй харьцуулахад арай дээр биш юм уу эсвэл нэг л төвчний зүгээр л ижил эренбитэй битгээд байсан юм уу? Сүүлд илүү их мэдлэлтэй болсон юм уу энэ бүс нутаг дээр? Батхан бол зөрчийн суурийг залгамжлах нь шийдэгдсэн байсан үе. Тэр үед. Тий. Тэгэхээр бол эн чинь бүрэлдэхүүний улсын захирагч болж байгаа хүн баггүй юу? Тэгэхээр нөгөө хаадууд хаан хөвгүүдээс илүү их мэдлэлтэй. Тий. Хоёрдугаарт мэнэний чинь аян дайны ерөнхий командлагчаар томилдсон байгаа шүү дээ. Жахангирээр томилдсон байгаа. Сүбэдэ штабын дараагаар явж байгаа. Тийм болохоор зэрэг Батхан бол уул нь илүү их мэдлэлтэй гэдэг нь нөгөөдөө энэ дайны үед илүү их мэдлэлтэй байсан гэдэг нь өгөөдөө нотолж хэлж байгаа шүү дээ. Гүйг Бат хоёр ч муудалцаад одоо яг энэ үеийн дайныг дууссаны дараа нэг Батчин шиг ижил мөрөн рүү яваад гэж байгаа шүү дээ. Тэгээд тэнд гүйгтэй муудалцаад тэгээ гүйг чинь хаяад цэргээ аваад нутаг уцчихж байгаа шүү дээ. Батын цэргийг хаяад тэгээ очихт нь өгөөдөө загнаж байгаа шүү дээ. Чи ер нь хэм бэ? Яагаад тэр захирагч тухайн үеийн зэргийн захирагчтай захирагдахгүй ингэж дураараа ирж байгаа хүн. Тэгээд өстой чамайг 10 хүрүүн чинь одоо хумсыг тамтартал тамчи болгож хоцорын газрын одоо хан хэрэм рүү авируулна би энэ гэд өгөөдөө загнаж байгаа шүү дээ. Өдөр өгөөдөө загнаж байгаа чинь гүйг Батад захирагдах ёстой байсан. Бат нь илүү эренбитэй байсан гэдгийг л харуулж байгаа юм. Түүхч Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэнэ мэдлэгээ зузаалцгаая. Каноны 3-1 нь юу ийсэн? Байлдааны үйл явдал байл. Яг энэ хэр бас бодтой. Одоо угаасаа таныхаар одоо бүх зүйл байдгүй дээ. Та зүгээр шүүмжилчих би зүгээр хараас үүч. Гэхдээ яах вэ? Одоо хоёлаа нэг юм асуудал гаргах хэрэгтэй. Энэ чинь нэг модон хэрэм байгаа үстэй. Хотын хэрмийг харах юм бол за. Тийм тэгээд энэ модон хэрэм биш дээ. За нэгдүгээрт ийм хэрмийг бол нэгт бараг хэрэм мэвдэгч хэрэггүй дээ. Томгон хідэн гуайлан өнгөрүүлэхэд л унчна. Чи ингээ модог ингээ босоогоор нь зооцсон байна гэд төсөлчих. Тэр үеийн Оросын хотуудын модон хэрэм чинь бас тийм тоглоом биш. Ингээ хэрэм босглоо гэж бодоход энэний
цааталд энэ хэрмийнхээ өндөртөө тэнцсэн шороо болох хэрэгтэй. Ингэж налуу. Тэгжээж ийшээ чинь юм өнгөрүүлэхлээр мод ч унахгүй шүү дээ. Одоо яг энэ кинодэр гардаг шиг ийм мод байсан бол нэг сайхан бүдүүхэн хэдэн мод унгаагаал гуайлан болгож засаж байгаа л тэгвэл нөгөөдгөө маачигээл тэр хэрмийг мөргүүлэхэд ингэсэн байгаа юм чинь дөрөв ингээл унаа шүү дээ. Энэ бол нөгөө хэрмийн одоо онцлогийг мэддэг түүхчдээс өлгөө авахгүй яасан бол тал гэж бодогдохоор харагдчихлээ. Энэ нэг шороогоор митүүлээ харуулчих болно бах. Тэгээ энэ хэрмийн өмнө ингээд хурцлцсан шургаагнууд ингээ босгоцсон байгаа үст. Тэгээ хэрвээ ингээд зарим хэсгээр нь харах юм бол ингээд хаалганыхаа оролцоо ингээд хийгээд орхигдсон байна. Магадгүй одоо ингээд бүтэн хотыг ингээд тойруулж хийхэд мөнгө хүрээгүй бол тэгээ тэрийг монтажер хийчихгүй яасан юм бэ? Тэр ийм юунууд нь шор моднууд нь юу юм шүү? Танк эсэргүүцэж юм шүү. Марте зэргийн эсрэгэл гэж хэлэх баг. Тэгээд энэ кинондэр гардаг шиг юм байсан бол монголчууд тэгээд энэ тэндээс нь худлаа тойроод их хэрэг байхгүй шүү дээ. Газар хөлдөө байхад бол тэгэл талтлаас нь зэрэг дарайл тэгэл эзлээ хайчих хэвээр. Энд чинь хавар болцоход энэ гол молыг чинь гарч чадахгүй байсан үе учраас тэгж дайрахгүй их удсан юм байна гэж харахаар байдгийн. Одоо чи хараа энэний дээдлэн дээвэр байх хэвээр. Альч хотын дээдлэлтэй. Тий. Яг гэвэл нөгөө талаас чинь сум харван чулуу шидэн тий. Тэгэхээр тэр толгойг чинь хамгаалах хэрэгтэй шүү дээ. Зүгээр юм байх юм бол энэ шургаагны ард нуугдаад яах вэ? Нэг юм өсөрж орж ирэл толгойг чинь ганцхан төс хийтэл зохиол тэгэл чи манарад унчих шүү дээ. Тий. Тэгээд тэгэхээр зэрэг юм байх вэ? Тэгэж энэ монголчуудыг хараа. Яман тэнэг хүмүүсээ явган тайраад ах. Морин хайцсан, ном сумн хайцсан тийм юм байхгүй шүү дээ. Тэгээд тухайн модон цайз нь ямарс яг л энэ биш таны хэлж байгаа шиг бэхлэхэд өөр модыг шатаач болно. Энд чинь бас самхгууд байх хэрэгтэй. За. Модон самхгууд байх хэрэгтэй. Тэр нь зориулт нь тэр самхаг дээр чи өстө ном сумтай зэрэг суугаад энэ хэрэм рүү дайрч хүн дайрч орж ирэх юм бол тэр самхаг дээрээс харвах хэрэгтэй байхгүй. Энд тийм самхаг хийгээгүй зүгээр ингээд малын хашаа шиг юм хийгээл тавьсан билээ юм дугуй малын хашаа. Гэтэ аягүй гой цэвэрхэн дугуй юм билээ. Ромын цэвэрх шиг. Тэгээд тийм одоо байдлаар энэ бол яагаад ч одоо тийм юу байх учраас. Тэгээд шатаах бол ч амархан байгаа шүү дээ. Тэр үеийн хэрэмч нь өштэй энэ талаас дотор талаас ийм шорон ийм тулгуур бэхлэлттэй. За. Тэр шорооны чинь доотлолт нь бол их том одоо үхэр чулуунууд өрөөстэй. Амархан унгахгүй штэ. Тэгээд гадна тал дээр нь бол ялангуяа өвөл бол санаатаагаар шавар асгаад хөлдөөчдөг. За тэрийг бас шатаахад хэцүү тийм үү? Ингиж бэхлэлтэй хийдэг бас байхгүй. Энэ дээр байдаг шиг ийм адууны хашаа байсан юм бол хин дуртай норол эвдчихэн штэ. Тэр нэг айхтар мэрэгэн дөргөн Монгол зэрэг хэрэгч байхчгүй. Хоёрдугаарт ба штэ ийм хэрмэн дээр монголчууд халдан довтлох үед одоо тэр үед бичижсэн судруудад бичигдсэн тактикуудыг харахад бол хэрмийн гаднаас харвж байгаа. Энд Орос зэргийн ном сумнууд нь бол харвж хөрөхгүй газраас харвна шүү дээ. Монгол зэргийн ном гэдэг чинь хамаагүй хол тусгалтай. Тэгээ энэ модон дээгүүр чинь толгойн өндөлөх болцоогүй болгож жагаад тэгээ тэр хэрмийн хан руу ч авирцгаан шүү дээ. Бүр яг тэн дээрээ тулвал. Энд дээр чи бол тэгээд нөгөө орсуудын дээрээс нь ингээд юм асгаад байж яхтал тэгэл нэг хэдэн мангар нөхрөл дайраад юу тийшээ гараад байгаа шүү дээ. Тэгэж амнасаа цэргээхээ амнасыг бүрүүлдэг хүмүүс гэж юу байх вэ? Энэ хэрмийн гадналд нь Орос цэргийн сумд тусч хүрхээргүй газар харваач зогсож хагаад тэр хэрмээс хэн нэгний толгой бөндөгөл гарч ирэх юм бол харваж унгаад. Тухайхаар мэрэгэн буучт нь шүү дээ. Мэрэгэн буучт. Ер нь баг цэргүүд нь бүгдээрээ мэрэгэн буучт байсан биз дээ. Тэгээд тэд нар ч өндийлэхгүй харвана. Энэ үед бол яг энэ кинон дээр нөгөө эсрэг жинтэй чулуу шилдэгч хэрглэж байгаа харагдан лээ. Тийм чулуу шидэгчтэй бол энэ хэрэм рүү дараад байх зэрэг байхгүй. Эсрэг жинтэй чулуу шидэгч гэдэг чинь баг 500-600 кг-ийн жинтэй хүн чулуунуудыг авч иддэг чулуу шидэгчтэй. Үнэн хэрэг дээр бол энэ Оросын аяндаа явж явах үед бол тийм чулуу шидэгч монголчууд хэрглэж байгаагүй. Тэр чинь бүр сүүлд сүн улстай дайн хийх үед Фанян Санчен гэж хоёр том
чулуун хэрэмтэй хотыг цөмөлж орж чадахгүй байсан учраас энэ юунаас Хүлгүү хаан арабын инженерүүдийг явуулаад тэр инженерүүдийн нэр нь бас түүхэнд бүр бичигдээд үлдсэн. Тэгээд тэд нар нэрэд тим чулуу шидэгч хийж өгөө. Тэгжээж тэр хятадын асар том чулуун хэрэмтэй хоёр хотыг цөмөлж орсон түүхт. Энэ үед бол хэрвээ тим үнэхээр 500 кг-ын чулуу шидэгчтэй байсан бол юугаа хийж тэр энэ цэргүүдийг хөөрхий хотын хан руу дайруулдаг юм. Тэр чулуу шидэгчээр хэд шидэгтэл энэ ардталтаа тулгуургүй модон хашаач зүгээр дороо нуурал өмчсөн шүү дээ. Тэгэл тэрлүү мөртөө зэрэгээр дайрж орол тэгэл энэ орсуудч байхгүй болчихсон шүү дээ. Тэгвэл яхаа энэ юг харж байгаа гэхээр экспертийн зөвлөгөө муу авсан байна. Тийм учраас тэр үеийн хэрэм ямар байдгийг мэдэхгүй байна. Эсрэг жинтэй чулуу шидэгч хэрэгэлдэггүй байсныг мэдэхгүй байна. Тэгээ одоо ингээд ийм мундаг дайн болсны дараа энд чинь эмэгтэйчүүд хүүхдүүд нь зүгээр байхаас гадна ингээд хонь мал нь зөв зүгээр байгаад байгаа шүү дээ. Яг тэгээд өөрсдийнхөө түүхийг чинь бодлоо тавьчихж байгаа юм биш үү? Нөгөө хэрэм цайзынхаа бэхэлтийн аюулгүй байдлыг хил тааруу манлын хашаа шиг харуулж ирүүлээд яг мөнгө яцсан баг л таа. Түүхийн мэдлэггүй хүмүүст бол нэрээ юм байсан болов гэж бодох баг. Тэ? Тэгээд өстө мундаг тэгээд ийм муу бэхлэлтний ардталцтай мундаг байлж шүү гэж харахаар юм болж байгаа баха. Зүгээр жоохон түүх би бол одоо жишээлхэд энэ хэрэм цайзны мастер биш. Тусгал нь судлаад байсан юм байхгүй. Тэгвэл бас энэ тэнд түүхийн ном уншиж яхад ийм хэрэм цайзнууд ингэж бэхлэлт хийдэг байсан гэд юмнууд нь судалгаанууд нь байж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг жоохон мэддэг хүн харах юм бол энэ ч арай л халтуурд нэхэд арай л халтуурдсан юм харагдаад байгаа. Тэгээд яг энэ дээр тэгэл яаж байгаа юм бэ л үдэ хэрхэн баатарлаг байсан тухай. Тийм л. Ер нь зүгээр Козельск ч юм уу нэг иймэрхүү хойд Оросын хотуудын хувьд аж ахуйн юусэн гол эрхэлдэг. Юу газар тариалан баймаар эсвэл юм уу? Гэхдээ эн чинь тойроод зөндөө болно хотууд байгаа. Үгүй тосхотууд байгаа. За. Тийм тэгээд тэр тосхотууд чинь өөрсдийнхөө юу газар тариалан эрхлээд тэгээд тэндээсээ татвар авч энэ том хот нь яаж байгаа шүү дээ. Тэгээд тэр олон тосхотуудыг чинь тэжээхийн тулд яг торгоны их зам дайрж ирдэг юм а гэхэд ядахна одоо энэ ижил мөрөн Оросын Днестр мөрөнж гэдэг юм уу. Тэр хотуудаар явж байгаа худалдаа чинь том хотоос арай жижиг хот руу тэгээд тэр жижиг хотоос тосгон руу ингээд энэ худалдаа чи явж тэр худалдаагаар энэ хүмүүс чинь амьдарч байгаа л байхгүй. Тийм учраас энэ үеийн юм чи энэ нөгөө Денис Монтер байх. Оросууд яг өөрсдийн ард түмний баатарлаг их оронч байдлыг сэргийлэх гэлэн кинонууд хийгээд байгаа шиг байна. Нэг хэсэг бахан Германтай байлжсэн кино хийдэг байсан. Одоо өөр чинь Туркуудтай бас нэг хийдэг дайнаа хийдэг. Япончуудтай хийдэг болгоомжлоод байгаа шиг. Хятадтай ч нэг дайн хийсэн биш үү? Одоо тийм битэргэл жоохон ноолоод байна да. Монголчуудыг хүүхэд байхад тэр Германтай хийсэн дайны тухай кино үзээд нэг юм ерөөсөө ойлгодгүй шин. Зөвлөлтийн зэрэг ийм мундаг баатарлаг байлдаж яхад энэ. Тэгээ германууд нь ингээд юу бүр тэр дороо бөөнөр өөхөд байгаа штэ. Нэг баатарлаг зөвлөлтийн зэрэг гарч ирэл тэ. Бүгдийн тий. Тийм тэгээд яаж яваа тэгээд 20 сая Орос 9 сая герман болчдгийг тий. Эсрэгээр 20 сая Орос өгсөн бол 60 сая герман өгсөж штэ. Дор хаяж. Тэгсэн чинь тийм ч юм байхгүй байгаа. Тэгээд одоо Монголын зэргийг бас яг ингэж харуулдаг байгаа байхгүй. Тэ ямар ч цэргийн байлдааны таагдах байхгүй. Тэгэл одоо ном сумаар харваад унахчих газар чинь сэлмээ барьж гүйлдээл тэгээ ингээм мөстцэн өндөрлөг газар руу Монгол гуталтай зүтгэлдээл тэ. Тийм байсан бол энэ монголчууд юу яаж энэ Орос үрдгийг замдаа айл хэдийн нөгөө хорезмын улс дээр л бүдрээд унтсан байгаа тийм тактикгүй тэнийг мангар хүмүүс байсан юм бол энд ирж байгаа монгол цэрэг гэдэг чинь юу ярьж байгаа тэр үеийнхэр бол ертөнцийн талыг үнэхээр байлдаад эзэлсэн байлдааны өндөр арга туршлагатай хятадын инженерийн корпустай дэлхийн шилдэг айран байсан. Дэлхийн шилдэг айран байсан байхгүй. Тэгээ хамгийн доотлоор бодоход эргэн тойрны одоо энэ олон досготуудаас нь аль хэдийн баахан амтан олзолж авчираад урталтаа туах хэвээр. Одоо тэгвэл Оросын 100 жилийн дараах кино ингээд
100 жилийн дараа Украин Оросын дайныг талаар харуулахдаа нэг орч зэрэг ингээд 100 дороо нэг түк гэсэн нэг үлээ. Тэр кинод гарч их оронч үзлийг мандуулан бадраахын тулд одоо ийм хэтрүүлэгтэй кино 100 жилийн дараа ч хийх л баг. Зүгээр юу тэгвэл их оронч үзлийн тухай киногоо хийлдэ. Энэ түүхэн кино гэж бүртрээд их хэрэг байхгүй. Эсвэл зүгээр зохиолоор кино хийж удаа шүү дээ. Тийм зохиолоор кино хийж болно. Яг нь Гозельскийн бүсэлд байсан гэд хийх гэж байгаа юм бол одоо ийм олон хэтрүүлэгтэй юм хийгээд ирэхгүй шүү. За яг Монголын юмыг мэддгүү байя гэж бодоход чинь Оросынхаа юмыг ядаж зөв гаргал та. Энэ одоо хэн блэ энэ хүүхэн чинь эмч болоод Козельск хотод үлчиж байгаа. Тэгээ энэ нөгөө залуу нь чи явах гэж байгаа юм уу? Аав чи явж байгаа юм биш үү гэсэн чинь би явахгүй. Би энд хүмүүс ягаар үлдэнэ гэдэг байгаа байхгүй. Гэхдээ уучлаарай. Тэр үеийн Орос эмэгтэй нэг бол эцэг нь захирна, нөхөрт гарсан бол нөхөр нь захирна. Тэр тэгээд ингэж дураараа үлдээд ийн гэсэн ойлголт ч байхгүй. Энд чинь ер нь 3 эмэгтэй хүн л энэ отыг чинь гэж авч үлдээд байгаа байхгүй ингэж гарч ирээлээ гэдэг. Нөгөө өвшөөч хүүхэн бангийн хатан тэгээ эмч гурав тий. Энэ гурвал одоо ер нь хотыг өстө монголчуудаас аварч хамгаалж байгаа тухайж байгаа. Тэгээд хэрвээ түүхэн их сурвалжийг үзэх юм бол байна штэ. Оросын эмэгтэй бол 15-аас 16 наснд нөхөрт гарсан байх хэвээр. Монголчууд ч гэсэн 15 нас хүрэхээр нас бий гүйцэтгэл гэж үздэг байсан шүү дээ. Тэр үед ч одоо тэгэл энэ бол нас гүйцэцэн гэж үзээд. Тэгэхээр тэр уушуучин хүүхэн чинь харвас 30 40 хүүхэн байгаа юм шүү дээ. Чи энэ үед бол дор хаяж 3-4 хүүхэдтэй болсон байх хэвээр. Хэрвээ чи 28 өстэй болсон бол 28 өстэй болчоод нөхөрт гараагүй байгаа юм бол чи ер нь голгцсон хүүхэн байна. Асуудалтай юм байна тий. Тэгээд чи хотын арвтын дарга сууя гэж яхад бол энэ өгөөч зүгээрс модоо шидэл ухаан алдчих баярлал тэр арвтын даргын хүзүүн зүгдэх гэсэн шүү дээ. Чамаг бас зүгээр нэг муу дурак авах гээд байхгүй шүү дээ. Тэр чи арвтын дарга цэргийн дарга чамаг авах гэж шүү дээ. Хөгшөрсөн дахиж хүнтэй суух шансгүй болцсон этгээдийг тэр хүн чи авч суух гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг яг би юуг харуулах хэлэх гээд байгаа юм гэхэлэр өөрийнхөө дүүхийг ядаж ингэж битгий гуйлтал гэж хэлэх гээд байгаа. Тий. Кино яг нэвтрүүлгийн цаг дуусчихсан. Тэгээд энэ кинон дээр тамачин нэг юм үг хэлдэг байхгүй. Энэ хараал идсэн хотыг бид эзлэх хэрэгтэй гэж. Тэр нь ихтэй бороод аялгаар байна. Гэхдээ тэр Оросууд нэг монгол хэлээр ихээр нэг юм сони яг тэр энэ хараал идсэн хотыг нэг монголчууд нэг 90 оноос өмнө бахан нэг Сүхбаатар кино мэнэг бас нэг тэгээд үзсэн байдаг шүү дээ. Тэр шиг. Одоо энэ хараад идсэн нэвтрүүл киноны дан нэвтрүүлгийг дуусгах хэрэгтэй. За тэгээд юу үзэг дахиж ийм кино олон битгий хийгээсэй л гэж Оросуудаас хүсмээр ингэж. За тэгээд нэвтрүүлгийг үүгээр өндөрлөө. Тэгээд манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллах Denk Farm гэдэг би чад тэгээ сүлд нь хэлж байгаа шүү. Уучлаарай баярлалаа баяртай. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm